Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Цайхан сургуулийн бага ангийн багш Нэгтуяа байна. Өнөөдрийн судлагдгуун монгол хэл. Сэдв яава үсэг. Суралцгын зорилт Тэгийн 2-ын Д, Тэгийн 3-ын Д. За дараах зургийг ажиглаарай хүүхдүүд ээ. За зурагт янзаг байна тийм үү? Янзаг байна. Мөн яргуй цэцэг байна. За энэ байгалийн зургийг ажиглахад хаврын үлрэл болж байгаа шиг байна. За зургаас бүгдээрээ өгүүлбэр зохиоё. За багшийнхаа зохиосон өгүүлбэрийг давтаад хэлээрэй. Янзаг, яргуй, харав. Янзаг, яргуй, харав. За сайн байна. За бүгдээрээ янзаг гэдэг үгийг давтаад хэлье. Янзаг. За үгийнх нь ямар аваа сонсогдож байна хүүхдүүд ээ? Өө сайн байна. Яаваа үсэг сонсогдож байна. За тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн хичээлээр яаваа үсэгтэй танилцах нэ. За аваа үсэгний дармал хэлбэрийг харъя хүүхдүүд ээ. Дармал том я, дармал жижиг я. За үсгийн төсөөг ажиглая. За энэхүү үсэг маань туудастай. За энэ энгийн тэмдэгтэй төстэй байна тийм үү? За хичмэл том я, хичмэл жижиг я. Аваа үсэг маань байна. За дараах зургийг нэрлээрэй хүүхдүүд ээ. Өөз ямаа, яргуй. За энэ хоёр үг нь яаваа үсэг хаана сонсогдож байна хүүхдүүд ээ? Сайн байна. Үгийн ихэнд дандаа яаваа үсэг сонсогдож байна. За одоо энэ зургийг ажиглаад нэрлэе. Таяг, таяг. За таяг гэхэд яаваа үсэг? Үгийн дунд сонсогдож байна. Таяг. За энэ ямар амьтан бэлээ? Өө зүйтэй. Ялаа. Ялаа гэхэд мөн яаваа үсэг үгийн за ихэнд сонсогдож байна. За дараагийн зураг уяа байна тийм үү? Уяа. За уяа гэхэд яаваа үсэг маань үгийн дунд сонсогдож байна. За сайн байна. За дэвтэртээ яаваа үсгийг тэмдэглэе хүүхдүүд ээ. За бичлэгийг анхааралтай сайн хараарай. Дэгээ эхлэлтэй богино налуу шулуун зорлог. За бүтэн зууран дагуу зорлог. Орхицтой богино налуу шулуун зорлог гэсэн зурлагуудаас бүтэж байна. За яаваа үсэг маань жижиг үсэг нь 3 зурлагаас бүтэж байна. За том я үсэг 2 дугаар шугамнаас за тасархай шугам хүртэл дэгээ эхлэлтэй урт налуу шулуун зорлог. За бүтэн 100 дагуу зорлог. Сүүлийн зорлог орхис төгсгөлтэй урт налуу шулуун зорлог гэсэн 3 зорлогоос бүтэж байна. За үсгийг хэрхэн бичигдэж байгаа тгийг анхааралтай сайн ажиглаарай хүүхдүүд ээ. За ингээд дэвтэртээ жижиг яа үсгийг нэгмөр, том яаваа үсгийг мөн нэгмөр бичье. За бичгийн өмнө агаарт баримжаалан бичээрэй хүүхдүүд ээ. Баримжаалан бичих дадлага хийгээрэй. За үүний дараагаар дэвтрээ зөв тавиад за бичгээ бичиж эхлэе. За дараах үгсийг уншаарай. Хнюг, яр, хэр, най,
сая, хаяг, таяг. Сайн байна. Давтан нэг уншия. Хэр, хэр, най, сая, хаяг, таяг. Сайн байна. За дараах үгийг уншаарай. Нүг, ямаа, ялаа, яргүй, янзаг, янгир гэсэн үгнүүд байна. За яага үсэг хаана орсон байна хүүхдүүдээ? Зөв. Дандаа үгийнх нь яага үсэгнүүд маань орсон байна. За. За одоо ямаа гэдэг үг орсон өгүүлбэр бүгдээрээ унших нэ. Ямаа, яргүй, идэв. Дараагийн өгүүлбэр цонхон дээр ялаа суув. Дараагийн өгүүлбэр хавар, яргүй, ургадаг. Янзаг, яргүй, хайв. Би янгир харлаа. За сайн байна. За хүүхдүүдээ дараах харилцан яриаг хамтдаа уншия. За энэ янзганы зураг байна тийм үү? За энэ бүдэг ногооноор бичсэн харилцан яриаг за ангийн октод уншина. За харин хүүгүүдийн улбар шараар бичсэн харилцан яриаг уншин шүү. За эхлээд багш нэг удаа харилцан яриаг уншиж өгье. Янзаг хаагуур явсан бэ? Бяцхан янзаг ойгоор явв. Янзаг хаана ургадаг? Ургасан яргүйг харсан бэ? Янзаг цасан доороос цохойсон яргүй харав. Яргүй хизээ ургадаг вэ? Яргүй хавар хамгийн эрт ургадаг. За энэхүү харилцан яриаг бүгдээрээ дүр тоглон уншия. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа хүүхдүүдээ. Гэрийн даалгаварт сорхичгийн 112 дугаар талыг уншаарай. Яаваа үсгээ 3 мөр цэвэр сайхан хичээрээ. За хоолоо сайн идэж шингийн юм хангалттай сайн уугаарай. Гараа тогтмол угааж ариун цэвэрч байгаарай. Сайн унтаж амраарай. Гэрээсээ бүх гараарай хүүхдүүдээ. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай.